Халуун бүлээрэн хамтдаа цуглаад цэнхэр дэлгэцэн үзэн суугаа. Хамаг Монголын эзэн заяатай эрхэм та бүхнийхэн Өчигдөр мэндийг хүргэе үзэгчдээ шинэ онлоо хамтдаа бүлгийн маань цаашдын дугаар тавьсан болоод байна. Нэвтрүүлэгтээ өрн оролцоосон байгаа. Та бүхэнд орой минь хүргэе. Орой минь. За үзэгч та бүхэнд орой минь хүргье. Өчигдөр мэнд хүргэе үзэгчдээ 2025 он өдөн одож 2026 он шинээр айлчлан ирэх гэж буй шинэ жилийн эдгээр өдрүүдэд үзэгч та бүхэндээ зориулан шинэ он руу хамтдаа нэвтрүүлэг өдөж бүр хүрч байгаа лээ. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын урлагийн авьяа цэцгэлтэн бүжиг дэглэж бүжигчин Баярбаатар хүрэлцэн ирсэн байна. Өчигдөр мэнд хүргэе тань. Өчигдөр мэнд хүргье. За шинэ жил болох гэж байна. 2025 одоо ингээд дуусах гэж байна. Таны хувьд одоо энэ жил бас маш олон том амжилт ажлуудтай байлаа шүү дээ, тийм ээ? За 25 он бол манай бүжгийн урлагийнхны хувьд, бүтээгчдийн хувьд, бүжигчдийн хувьд ер нь одоо энэ уран бүтээлчдүүд мэдээж маш их ариун ол зомогтой ажил бүтээл өндөр дүүрэн сайхан жил болсон гэдэгт итгэлтэй байгаа. За миний хувьд бол одоо маш их ажилттай байсан. Одоо ярих юм бол бүр ингээд сар-сараар нь ярихаар ийм их ажлуудыг хийсэн байна гэж бид нар өчтөр ярьжсэн тий. За бид нар чинь одоо энэ жил жорон олон улсын уралдаанд наадмыг анх удаа зохион байгуулсан. За энэ уралдаанд наадамд цэцэрлэгийн нас, багнаас, дунднаас, ахлагнаас гэдэг нас насны ангиллаар орцгоос гадна олон улсын бүжигчид за насны ангиллаас одоо дээш ахлах насны анги за одоо мэрэгжлийн бүжигчдийн насны ангил гэдэг нийт одоо бараг 1300-500-аад тийм уран бүтээлчд оролцсон анхны том наадмыг бид нар сайхан зохион байгууллаа. За миний хувьд Увс аймгийн 100 жилийн иргэний найрвчаар ажиллалаа. За төрийн хүндэтгэлийн концерт Алтан совет Монголыг одоо иргэний найрвчаар ажиллалаа. За дөнгөж саяхан Улаанбаатарт тоглогдсон Далайбаатар Бачлуугийн Жамсан жавын одоо намтар уран бүтээлээр бүтсэн мөнхөд гэлдэг Деважин бүжин шүчгийг дэглэнэ харууллаа. За тэгээ хатан бүжгийн жуулга байгуулад 3 сард 4 сард 2 томоохон тоглолтын хийлээ. За манай бүжигчд маань Азийн олон улсын наадамд 2 удаа явж оролцоод тэргүүн байр алтан медалийг авлаа гэдэг. Ингээ ярих юм бол одоо дэглэсэн бүтээлүүд, хийсэн бүжгүүд, бүтээлүүд маань олон улсын тайз, дотоодын болон гадаадын тайзан дээр маш их тоглогдлоо. За мэдээж одоо Баярбаатарын хийсэн бүтээлүүд бол төр ёсны арга хэмжээ, ерөнхийлөгчийн айшлал. За гадаадаас ирж байгаа том айшлуудын хүрээнд одоо бидний одоо ёс хөдлийн бүжиг жороо гэдэг одон бүжгүүд маань дандаа Монгол улсад төлөөлж Монголын үндэсний урлаг сонгодог болсон гайхамшигт урлагийг бид дэлхийд таниулдаг. Ийм л одоо баян ажилтай, ариун баян ажилтай 25 жил болж байна. Тий 25 он боллоо. За 2025 оны хувьд бол маш их амжилт бүтээлтэй. Дээрээс нь Монголынхоо одоо нэрийг бол ингээ олон улсад таниулсан их ажлууд дээр бол ажилласан байсан. За Баярбаатар гişийн хувьд бол монголчууд бүгдээрээ л таны бүжгийг мэддэг. Тэгэхээр ер нь анх яг яаж бүжигтэй одоо яг холбогдоо хэдийн хугацааг одоо өнгөрөөж байна. За маш сайхан асуулт байна. Бүжгийн урлаг гайхамшигтай урлаг. За энэ бүжгийн урлагт бол одоо багаасаа хөл тавьсан байх нэ. Би чи Гоолт аймгийн Шарга сумын Шаргын говьд төрсөн. 10 настай байхад одоогийн Монгол Улсын консерватори хөгжим бүжгийн сургуулиас одоо багш нар очоод одоо энэ Гавьяд Наранхүү захирал Ингтэй багш, Долор сүрэн багш, Жав багш гэдэг Монголын алдартай хүмүүс очиж биднийг шалгаж авсан байна. Тэгээ яг хоо манай Шарга сумны 80 км зайтай говьтойгоос тэгээд тэндээс нэг бүжигт бол ганцаар яг тэнцсэн. Тэгээд тэнцээд одоо сургууль тэнцсэн явуулах уу явуулахгүй гэдэг асуудал эцгээс асуудаг гэдэг. Тэгээ манай ээжээс асуусан аав тээвэр тавьсан байсан. Тэгээ ээж одоо сайн шийдэж чадахгүй хажуудлын айлуудаас зөвлөгөө авсан чинь одоо их чин тэнцэжсэн юм чинь явуулаагүй одоо баярыг явуул гэдэг. Тэгэл манай зөвшөөрч нэгэд одоо хариу өгсөн юм байлээ. Тэгээд одоо манай аав болох баяртай байсан. Тэгээд одоо 11 настай хүүхэд гэдэг чинь тэгээд хөгжмөшт анх ирээл оюутны байранд ороод гэрээ санаал ихсэндээ за ингэж бол бүжгийн урлагт
Ардын багш Додгор Сүрэн наран гэрэл жав багшин шав болж алтан цогшин шав болж 10 настайгаас орж миний бүжгийн одоо уран бүтээлийн гараавал ихссэн. 10 настайгаас эхлээд одоо яаж хэрхэн бүжигдэглээч болов хэдийн хугацааг зарцуулав бас. Хөгжим бүжгээ 5 жил суралцаад Гоолтай аймагт очиж ажилласан. Гоолтай аймгийн ардын бүжгийн алтаачууд 5 жил ажиллахдаа за ер нь бол одоо бид чи 90 хоног, 60 хоног, 45 хоног бариад дээр явдаг. Ховд ус баян үйлгий. Тэгээ за тэгээд хинтэд орон Сүхбаатар бүх аймгаар тойрчдаг. Тэгээ ахмадуудаа дагаа явна. Ардын бүжгийн алтаач болох чинь дуулж жүжиг тоглоно. Тэгээ дуулж жүжигт орж тоглоно. За тэгээ би чи өөрөө хөөмийн оролдог учраас хөөм хэлнэ. За тэгээ шаардлагатай бол дуул гэдэг нь. За тэгээ бас дуулна. Тэгээд тэнд бол жинхэнэ одоо туршлага өргөлөөлнө гэдэг бол тэр ардын бүжгийн алтаач болоо тэр бариад явж байгааг их ойлгосон байна. Ялангуяа миний хамгийн их ойлгосон юм бол энэ ховд ус баян үлгээр явж байхдаа энэ бие биелэг, язгуур бие биелгээний намбууд морин хуран олон янзын татлагууд. За тэгээ хөөми. Хөөми бол миний анхаарлыг маш татчаас учраас өөрөө нэг хөөмийлэх гэж оролдож сурсан. За ерөнхийдөө өөрөө бие дааж хөөмийгөө сураад 2005 он ховдос анхны хөөмийн тэргүүлээд 2009 оны олон улсын эргэлж ивэл дээр болсон хөөмийн олон улсын симпозиум биш гран-при аваад за нэлээд олон CD Францад гаргасан. Английн Ars компани бол одоо миний CD гаргаад Франц Лион хотод Бернард Форд гэж хөгжмийн зохиос 2-3 удаагийн CD маань гарсан. Тухайн үеийн одоо 17 оны Америкийн Emerging Arts гэдэг олон улсын дэлхийн одоо хөгжмийн одоо 7 оны шалгуулалтыг бол 1-7 хоног борлуулалтаар тэргүүлсэн байт миний CD. Тэгэхээр ер нь бол ардын язгуур урлагаараа Монгол үжийн гайхамшигт орохын тулд хөгжмийг ойлгох, мэдрэх, язгуур хөгжмөөс нь ойлгож мэдрэх, язгуур бие биелгээс нь ойлгож мэдрэх хамгийн чухал байсан юм байна гэж. Тэгээ алтаачуудаа 5 жил бүжиглээд 94 онд соёл урлагийн их сургуулийн дээр бүжгийн анги нэгтгэхэд 94 онд одоо элсэж орсон. Анх одоо энэ сургуулийг байгуулсан Монгол Улсын ардын жүжигчин төрийн шигт Хөдөлмөрийн Баатар Жамин Давг урлагийн авьяас бүжигчид алтан цэг багш. За ардын багш жүжигчин Нанж багш. Баасгүй багш алдартай хүмүүс сургуулийг дотоодоо байгуулж эхлэе. Бид нар Оросд бол 90 оноос өмнө бэлдэжсэн бол одоо Монголдо бэлдээ гэдэг. Ингээд энэ хэд маань хөөцдөд 93 онд анги байгуулад 94 онд бид нар ишж ороод тэнхэн болоод за ингээд өргөж хөгжсөрөөд 2010 онд нэгдсэн дахин болоод 13 онд бүжгийн урлагийн сургуулийг бий даасан. Соёл урлагийн их сургуулийн одоо хамгийн сүүлийн бүтцийн сургууль болж ингээд өргөжин хөгжсөн байна. Тэгэхээр бол Суйста орж суралцсан 90 он бүжиг дэлгэцээр төгссөн. Бүжиг дэлгэцээр төгсөөд Гоолтой явах байтал Жамд багш явуулаагүй Алтай багшаар шууд бүжгийн одоо манай сургууль шууд бүжгийн багшаар авч үлдсээ. За ингээд бүжгийн багш болох гараа эхлээд үндэсний бүжиг тэгээ бас орчин үеийн бүжгийн сургалтанд их хамрагдчихсан учраас орчин үеийн бүжгийн хичээлийг орж ирсэн. За зарим үед концертмейстер гэдэг биш зарим төгөлдөр тоглолтог байлаа. За ингэж бол 3 жил багшилж агаад 2002 онд Сүхбаатар үндэсний урлагийн их театр одоогийн хууч нарыг ардын дүүжинж бол ерөнхий бүжигдэглэгчээр авах саналаа тавиад тухайн яамаар урлагийн авьяас сэрүүд битэрийг оруулаад за нэг нь хөгжмийн зохиолч нэг нь бүжигдэглэгчээр томилж ирсэн. За энэ 2002 оноос бүжгээд эхэлж ихсэн энэ үе болвол одоо Сэвжид багш гэж хүн байлаа. Агуу том бүжигдэглэж том бүжгүүдийн бүтээлүүдийг бид нар дэлхийд дээрээ мэднэ. За дараа нь Сэвжидийн Сүхбаатар гэж бүжигдэглэж. За энэ хоёр хүний араас ороод одоо энэ их театрын бүжигдэглэж болно гэдэг тэр 40-50 хүмүүсийг хариуцж ажиллана, зохион байгуулна, бүжигдэглэн найруулна гэдэг бол нэгдүгээр тийм амраш, хоёрдугаар тийм хувь зээж ус ховор тэрний нэг том хувь тавилан байхад би боддог шүү дээ азтай. Тэгээ одоо бүжгийн сургуульд буцаад төгссөн сургуульд ингээд захирлын ажлыг хасч яана гэдэг бол тэгээд бүжгээрээ л одоо ингээд амьдрал туулаад баярлал зовоол жаргаал явж байна да. Бүжиг бол тэгэл амьдралынхын яалчгүй салшгүй нэг хэсэг болсон байна шүү дээ. Тийм. Таны хувьд бол маш олон дэглэсэн бүжгүүд байгаа. Таны яг өөрийн бодлоор
За миний энэ бүтээлүүд л одоо яг миний сэтгэл дүрж хамгийн одоо хүмүүст танигдсандаа гэж онцлох бүжгүүд ямар бүжг вэ? Яг олон бүжгүүдийг бид нар тэгэл н одоо төрийн ёслолын томоохон арга хэмжээнд гэх юм бол за одоо төрийн ёслол хөтлийн бүжг гэдэг урлагийн авсан бюротой хамтрал хийсэн. За тэр бол одоо эргэлж айлт бүх юм дээр ёслолын бүжиг явж байна. За ер нь бол одоо санамсаргүй олон бүтээл хийсэн. Тэр хүмүүсийн сонирхоод ингээд шүүгээд авдаг бүтээл байдаг юм байна. За тэр нь бол мэдээж бичин болъё гэж бүжиг байна. Бичин болъё гэдэг бүжгийг би анх 2005 онд их театрт ороод удалгүй байхдаа хийсэн. Адам Евч гэдэг юм уу, Орон Жүлээд гэдэг юм уу, хайрын бүжиг байхад ягаад Монгол хайрын бүжиг гэж болохгүй гэж бодож тухайн үед яг тухайн уралдаанаар Гран При авчихсан би. Тэгээд энэ бүжиг дэглэх одоо боломж байна. Их театрт одоо юм шинэ бүжиг дэглэж орж ирлээ гэдэг тухайн үед бас манай бүжгийн одоо алдартангууд усан ард зоргоо багш, одоо Нарангэрэл багш маань бас ингэ яаж урам дэм өгсөний хүчинд бол цаашдаа олон бүжиг дэглэсэн. Гэхдээ би чинь болоо бүжиг өнөөдөр бүх хуримдаар тоглогддог болчих. Хормын бүжиг болсон байна. Тэгэхээр одоо би чиний би одоо сэтгэлч одоо чимний би сэтгэл бол хоёулаа хос баган шиг амьдраа гэж бодож энэ арга биелэг Монгол гэрийн зан уул за тэгээд одоо монголчуудын бэлэгдлийн олон зүйлийг харуулсан би чинь бол яриул их олон төвхтэй. За ингээ хайр дурлалаа үүсгдэг, гэр бүл болдог. За тэгээ хамгийн одоо аз жаргалын ориглыг хийдэг. Тэгээ хамгийн сүүлдээ үр хөвгтэй болдог. Гэт энэ хоёр бүжигчин бол ерөөсөө Монгол бүжигээс маш олон одоо утга агуулга утас тэр утас чинь маш олон одоо Батбэхийн хэлхээ холбоо зангилааг үзүүлж байгаа. Тэгээ цагаан цацаг бол ингээд дандаа сүү болж байгаа. Цагаан цацны голоос ингээд цэцэг гараад эзэн нийлүүд баглаад цэг хайрын улаан сарны цэцгүүд болж байгаа. За тэгээ одоо хаан сүг хатан сүгт ингээд бүтэн хэрэгэлтэй хувцас байхаар чи нөгөө одоо бүтэн харагдана. За малгай нь бол тоон. Одоо додг нь бол багна. За ингээд хаан сүг хатан сүг бүстэй. За хаана хэлбэрийн одоо ийм хормойтой гэдэг ингээд Монгол гэсэн бүх бүтцэн дээр явж байгаа. Монгол хүний оюуны сэтгэлгээ гүн ухаан философи тэндээ явж байгаа. Тэгэхээр би чинь болъё гэдэг бүжиг маань бол олон нийтэд хүртээд болжээ. За мөн дараагийн нэг бүжиг бол жорон жороо. За жорон жороо мэдгүй ч хүн алга хийдгүү ч хүн байхгүй болсон байна. Сүүлдээ гадна дотны саяхны хар арьстай хүртэл хийсэн биз дээ гэж одоо тэгээд бүр одоо тийм амар болно би яаж бодох вэ? Жорон жороо бүжгээ урлагийн авьяастай хүчмэл бюротой хамтарч хийсэн. Бас их түүхтэй юм чинь. Би Ховд аймагт нэг ажиллаар урилгаар очиод бүжиг дэглэж хат жорон мөрний уралдаа үзчихэд тэндээс ирсэн жорон жороо гэдэг юм бүжиг дэглэх хэрэгтэй юм байна. Жорон мөрний тэр явдалч бус мөрний явдлыг утгадаг өөр бус мөр чинь зөрж явдаг, шогшдог, хатардаг, ардчдаг, тавардаг бол жорон мөрч надад холбож явдаг, зэрэг явдаг. Тэгээ одоо бид нар нэг трактор унаа явахад ямар байх вэ? 5-7 онод ямар байх вэ? Яашгэл тийм одоо ялгаатай. Нэг 15 алдаа 25 алдын жороо гэдэг чинь тийм хурдтай салшиг давхдаг маш хурдтай жорон мөр дээрсэн шүү. Тэн дээр чи ингээд сур газар хүрхгүй байсан тийм хурдтай байна гэсэн. Тэгээ жорон мөрний түүх судлахаар маш их нарийн. Монголчууд дайн тулаанд орохдоо богино хэмжээний зайн дээр зөвхөн жорон мөрөөр ордог. Жорон мөрөөс маш хурдтай ороод найлал гарах. Тэр бол маш хурдан хараал явчихсан юм л. Олон замд бол нөгөө хоц мөртөө явдаг. Тэгээ жорон мөрөөр чи тэр ингээд ханарч байгаа байдал тэр одоо явдал модлууд өмнөхөр гайхалтай байхгүй. Тэгээ тэр нөгөө өвөл 5 сард би очив. Тэгээд алдарт нумаар урлагийн авьяасанд товчонгой таамт эднээ таамт бас байлаа хит хоног. Тэгж яхад тэр жорон мөрөөр нэг дэлтэй хармар төрсөн байхгүй. Тэгээд тэрний нүд нь удаанаар ирэлдээл цагаан хөөс сахраал хамгаа дараал байж чадж байгаа юм хөдлөөнүүд хараад би шууд ирэл онгоцос бууд бирээ за жорон жороо гэдэг нь тавьшайл. За чи одоо ингэж бичээд гэ санаагаа хэлсэн. Яг л бодсноор бирөө байсан. Тэгээд тэр чи эхлээд дөрөөр ингээд 8 үлэг гарсан тойр тахын. Араас нь шууд хоёр солист гинт гараад тэр. Жорон мөрөн дээр аз жаргалтай хоёр хосууд би ярьцсан. Тэр чи наадамд ирж шít. Араас нь тэр голыг өгнө цуураал орж ирж байгаа. Тэгэл талаас бүчээд бүүнд орж ирээд харах зугаад нөгөө их Монголын их биелэг ингээд биелэг чинь зөв зэрэгдэж огшхийн
хүн болгон жогших юм. Би одоо тийм ш бодлогоо л ингээ хийж байгаа шүү дээ. Бид бүх бүтээлээ сайн болгоод гэж хийн шүү дээ. Тэгвэл энэ бүтээлүүд дотроос одоо саяын миний нэрсэн би ч юм бол харин бүжиг энэ жорон бүжгээр бол их трийг алдартай болсон байна. Бас л одоо төр ёсны томоохон арга хэмжээ айлсл жорон бүжгэл явна. Бүр захиалгатаар явж байгаа шүү дээ. Тэгэхээр бас сайхан юм байна. Бүтээлээ чи бүтээлээ хараад бахархаад тэр бүтээлийн хараа хүүхд толгын хийх гээд. Бараг одоо сая одоо энэ жорон уралдаанд чи 3000 бараг хүүхд цуглараад чинь нэг хамтлаг 24 хүнтэй гэж бодож чинь 3000-аад хүүхд саяны сошиал одоо мэдээлэл харж байгаа. 3000 хүүхд орсон байна гэж та бид нар зөвхөн медаль өгсөнгүүд бол 1200-аар явж байгаа байхгүй. Тэгээ мэржлийн 300-аад бүрт орохоор 2 сарын дотор зарласан энэ олон улсын уралдаанд энэ олон бүжигчид хүүхдүүд орж ирнэ. Тэр хамтлагийн хүүхдүүд нэгэнд одоо жорон минь патент эвдээд ямар ч одоо ингээд патентээр авах боломжгүй бүгд тарцсан юм чи одоо би хинээс нь одоо патенттэй бүжиг шөөгээ суухад одоо нэртэй тэр бүр ядуу шүрт бүр дөөрөж мөрөөгээд хийж байгаа. Тэгээ нэгэнд энэ тарцсан бүжиг юм чинь гэж бодоод ерөөсөө энэ уралдаанаа олон улсын наадмаа жорон гэж нэрлэсэн. Тэр жорон гэдэг нэр одоо дэлхийд төвж иргэчид бол дахин одоо олон улсын том бүжигчид бүжиг гэлээс Монгол руу хандна. А бид тэр хүмүүст Монголын бүжиг урлагийн гайхамшиг Монголын бүжиг урлаг сонгодог хотоо хөгжсөн. Дэлхийн хэмжээний бүжигтэй ард түмэн гэдэг харуулах зориод байгаа. Тэр Монгол бүжигээс сурчлага таниулах түгээн дэлгэрүүл энэ хүүхд залуучууд дэмжих хэрэгтэй. Идэрч бас хийх мэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр сайхан бүжгүүд хийж сайхан наадамд оролцох хэрэгтэй байна. Манай бүжигч 20 жил бүжиглээд төвтэй гардаг. 8 жилд тэмцээн явахгүй байх юм бол тэгэл хурд нь багсаа шүү дээ. Тэгэхээр эд үйдээ байгаа энэ бүжигчдийг бас дэмжих, бүжиг дэглэжтийн шинээр гаргаж ирэх гээд энэ уралдааны зорилго бол Монголын угсаатны бүжгүүдийг одоо хадгалах, хамгаалах, монголчуудын гайхамшиг түгээн дэлгэрэх том их наадам эсвэл дэлхийн хэмжээний болох л одоо зорилгоор энэ жил хийсэн гэдэг хүрдэнгөө өглөө маш олон хүүхдэд орлоо. Олон улсын одоо шүүгчдэр ирлээ. Германаас бас их зорж ирлээ. Олон улс бүжигчид ирлээ. Германаас шүүгчирлээ, Германаас бүжигчирлээ, Солонгосын бүжигчсэн Кэдод Орос гэдэг ингээд нийт 5 орны анх удаа зохион байгуулалт 5 орны одоо 20 шүүгч ажилласан. Үндэсний бүжигтэр, мэрждээр нь тусгай шүүгчнэр, хип-хоп бүжигтэр тусгай шүүгчнэр, за хүүхдийн бүжгийн төрлүүдээр нь тусгай шүүгчнэр, нийт 20 гаруй шүүгчнэр дандаа Монголын одоо залуу бүжгийн төлөөлөл авиатууд одоо алдартай уламжлалтай хүмүүс Ахмад уламжлал залуу үе ингээд энэ олон хүмүүс шүүлсэн ийм том уралдаан болчихлоо шүү дээ жорон жараач. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Baby Dragon бяцхан лөө. Өнгө оруулагчгүй, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагчгүй. Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой 7 байцаатай 3 төрлийн амтаар. Амтд бяцлагтай зөөлөн жигнэг, аман дуусан. Жинхэнэ төмсөөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, ус үзэм, тоор, шүүслэг амттай зөөлөн гами чиглүүд. Жимстэй шүүслэг цэлцэгнүүр, лир, алим, сарна амттай. Пробиотикор баялаг, шинхэн жимсээр ирч хүчээнөх. Сардаг jelly, бяцхан лөө, иштэй чихэр. Амттай хар татам дүр. Baby Dragon, илүү амттай органик сонголт. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Yummy Juice 100% цэвэр жимсний жуус, NFC технологи, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагч бодисгүй, өнгө оруулагчгүй, эрүүл мэндийг эрхэмлэгч хүн бүрт зориулав. Yummy 100% байгалийн NFC juice. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Monfresh. Залуучуудын шинэлэг сонголт, орчин үеийн савлгаа. эрүүл амттай авсаархан Alcool брэнд.
хатан бүжгийн чуулганы хувьд одоо байгуулагдаад хэр удаж байгаа вэ? Тэгээ бас зөвхөн үндэсний бүжгээрээ дагнахгүй чөлөөт бүжгээ бас хослуулаа явд юм шүү дээ. Тэгээ орчин үеийн чөлөөт гээд. За сайхан асуулт байна. Би Монгол хатан бүжгийн чуулга байгуулалт 2 жил болж байна. Байгуулах нь шалтгаан бол үнэхээр байлаа. Яагаад тэгэхээр Оросын холбооны улсын Бюротская чуулга байдаг. Орос их орныг дэлхийд таниулж идэг. Дан эмэгтэй бүжгийн чуулга. Тэгээд нөө Орос аян яваад Орос дунд дуулаад нөө эмэгтэй бүжгийн дуугаад дуулаад гараад ирэхэд бол яхахгүй бол Оросын ард түмний одоо баяр халтынд харагдчих. Тэгэхээр соёл урлаг бол одоо дэлхийд өөрийгөө таниулах одоо хамгийн гол юм бол тухайн улсын соёл урлагаар харагддаг. Үндэсний бахархад үндэсний сонгодоор харагдчихэд. Тэгэхээр одоо тэр бодлоо одоо үргэлж бодож явсаар одоо бүжгийн чуулга байгуулж гисэн. Манай бүжгийн чуулгадан эмэгтэй бүжигт голдонгуй байгаа. Тэгээ би ч одоо бүжгийн сургуулийн захирлаар 19 оноос ажиллаж байгаа учраас одоо хаанаас одоо шавнараа бэлтгэх гэхэр чинь тэр 200 гаруй оюутнаас бэлдэн шүү дээ. Тэгэхээр тэр 200 гаруй оюутнаас шилд сонгогдсон одоо миний зүрх бодогдсон тийм л авьяаста мундаг хүүхдүүд маань бүрдсэн. Одоогоор бол бид нар 7 охинтой 2 хүүтэй. За тэгээ ерөнхийдөө амжилтын үед бол за 1 сард Азийн бүжгийн наадамд очиж бид төрүүлээд тэргүүн байрны авцсан алтан медаль авлаа. Сая бид нар 9 сард бас очиж бие даасан баг тоглолтоо Солонгос, Казахстан, Монгол гурван бие даасан анхны Азийн бүжгийн наадам гэдэг нэртэй наадамд оролцоод би өөр эрхийн авчаар ажиллаад хатан бүжгийн чуулга маань ороод ерөнхийдөө бие даасан тоглолтоо бас ингээ хийсэн. За мөн хатан бүжгийн чуулганы хүүхдүүдийг урамшуулах дэмжих зорилгоор 3 сард манай хонгор зүлгээд бүж ахтгчээ маань тоглолт гойдал тоглолт болсон. Бие даасан тоглолт. Бие даалтыг хийжлээ. За 4 сард дэлхийн бүжгийн өдөр одоо тохиолдуулаад хатан бүжгийн чуулгын Тэнгэрийн цэцэгс гэдэг тоглолтыг Төв аймгийн Монгол тургалтын театрт тоглосон. Гол зорилго бол манай өвгдөөс чинь тэр төр урхын амд хуралдаж одоо Монгол улсны тусгай тогтолцоо ярьж ирсэн түүхтэй тийм авшигтай газар гэж бодоод Төв голомтоос Төв аймгаас эхэлсэн. Бид нар ямарсан тоглолтоо хийсэн. За тэгээ сая хатан бүжгийн чуулган сая жорон зориг амжилттай зохион байгуулсан миний хотод. Энэ одоо 4 өдөр хэлийн цэрэг дээр 2 өдөр цэргийн ансамбл дээр 6 өдрийн турш одоо энэ том наадмыг зохион байгууллаа. Өөртөө төрийн Ашаа шаганд хөтбөрийн Баатар Ардын Жанснар багшийн маань Монгол айлгуу гэдэг алдартай хөгжмөндөр манай залуу хөгжмөн зохиол Чимбатын найруулгаар Монгол айлгуу Монгол хатан гэж шинэ бүжиг бидэгэлсэн хатан чуулгад. Тэр бүжиг маань ажлын тэр Алтан Сум төрийн хөтлийн концертоор тоглолоо. Увс аймгийн 100 жилд тоглолоо. Дотоод болон гадаадын тайзан дээр амжилттай тоглогдож байгаа. Ер нь төрөөсний арга хэмжээнд хүртэл өргөдөж шүү хатан чуулга. Тэгээ ер нь бол 2 жил болсон. Одоо бас ингээ ард түмэн хүмүүс танигдаад бас урилга залга ихсэж байгаа. Энэний хажуугаар бид нар уран бүтээлээ сайжруулах, ур чадвараа сайжруулахын тулд Монгол Улсын гавьяа жүжигчин тасжуулж багш Одонтой багшийг өөрч ажиллуулж байна. Улсын гавьяачин мандахаа ажиллаж байна манай хүүхдүүд дээр. Тэгэхээр эдгэрийн одоо ур чадвар маш өндөр хурдтай ахина гэсэн үг. Мөн Улаанбаатар театрын одоо үйлчлэг манай хатан бүжгийн чуулга оролцоод том арга хэмжээнд оролцсон явж байна. Тэгэхээр бол эдгэрийн ур чадвар ахиж сайжирч Монголд бас дахин нэг шинэ одоо хувийн болон одоо мэргэжлийн чуулга бас гарч ирнэ гэдэг бол маш зайлшгүй хэрэгтэй учраас ингэж бодож хийсэн. Нээсэн байна. Бас маш сонирхолтой нөгөө Монгол яг түүхээсээ улбалаад түүхээ маш судалж агаад та одоо нэг юм бүжгийн жүжигүүд бол тавьж байгаа гэдэг чинь энэ бүжгийн жүжигийн талаар хоёлаа дэлгэрүүлээд бас үзэгчтэй тайлбарлаж өгөх үү? За тэгээ их сайхан. Одоо бүжгийн урлагийн дээд хэлбэр бол яхаарахгүй бүжгийн жүжиг байдаг. Яг гоо би бол олон сайхан багш нарын буйнд их театрынхаа агуух бүжигчд, агуух зөвлөгчд эднүүдийн дунд байсан учраас хэд хэдэн сайхан бүтээлүүд хийсэн байна. За анх бол би 2003 онд Мэргэн Тусан чанар гэж орчин үеийн үндэсний хэлбэртэй бүжгийн жүжигийг төрийн шагналд хүчин зохиолч Жанснар багштай хамтарч хийсэн. Тэгээ Жанснар багш одоо бодоход бол миний анхны бүжгийн жүжиг байсан учраас намайг сайхан дэмжиж ажилласан. Тэр хөгжмөнстэй ямар яруу тансах гоё. За дараагийн бүжиг бол төрийн шархад хөгжмийн зохиолч Насдоржийн хөгжмөр их нүүдэл гэж бүжигтэй хэлсэн. Бас сайхан бүтээл болсон. Төр утгаан цомлоор хийгдсэн. За Мэргэн Тусан чанар Түнбаяргаан цомлоор хийгдсэн. За тэрний дараа бол одоо Монголын их хатад бүжигч байна. Бүжгийн төсөв төрийн шархад хөгжмийн зохиолч одоо Мөнх хоттой хамтарч хийсэн. Тэгэхээр энэ төрийн шагналтуудад ажилтдаг утга учир нь маш их мэдээлэл авна, туршлага авна, бас их дэмжлэг авна. Тэдний хөгжмүүд яагаад тэгэхээр бусдаас онцгой яруу тансаг
профессионалын мэргэжлийн өндөр түвшинх байдаг учраас тийм хүмүүстэй хамтарч ажилладаг бол маш их сайхан. Тэгээ их театр бол маш өндөр хэмжээний одоо бэлтгэгдсэн бүжигчдээр тэр том их найрлал хөгжим тэр дуучид юу хийх вөхөр нэгдүгээр зэргийн том тоглолт хийх хэрэгтэй. Нэгдүгээр зэргийн дуулчид бүжигчид тавих үүрэг хэрэгтэй. Тийм учраас мэргэжлийн өндөр түвшний бүтээлээр бид нар ингэж үс түнэ баярлуулах багтуулах хэрэгтэй учраас одоо энэ олон бүжигч гэдэг чинь бас хийн бас өөрийнхөө ур чадварыг сайжруулах, харуулах, онгод хямраа үзүүлэх тийм бас боломж олдно. Тэгэхээр саяхан хийсэн бүжигчдээ за яг Бараанц хөгжим зохиол Бернард Форд, Келена Керимононтой хамтарч баг болоогийн хооронд цаг хугацаа салхибд хурдан 2 орчим бүжигч бас дэглэсэн байна. Их театртаа дэглэсэн шүү дээ. Бас манай Монголын бүжигч, Францын бүжигч, Оросын төслүүд бас нэлээд хийж байгаа. За бүжгийн сургуулийн захирал болоод 20 онд чинь босоо цагаан гурвалжин гэдэг нөгөө одоо сая Хөдөлмөрийн Баатар болоод дулам докторийн тэр гайхалтай сан тайлдсан шүү дээ. Хатны зураг, хатны тамга тэмдэг дээр монголчууд ийм үлдээсэн байна. Энийг бүжиг болгож болох юм байна гэдэг. Тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг гэж цомл өчээд багш 3 бүжиг битсэн. Дулам багш. Эхнийг хөмрөн гурвалжин инкер гавэт хийгээд хоёрт нь тамганы бүжигчин мөнгөц доктор хийгээд гурав дахь нь босоо цагаан гурвалжтай би хийсэн байхгүй. А миний босоо цагаан гурвалжин болохоор Хинтэн аймгийн Аршаа хатан дээр байгаа нөгөө тамгунууд Чингисийн тамга нөгөөдөө цагаатай зүчиг бүх тамгууд Монгол аймгийн тамга. Тэрнээс сэдвүүлээд Дил болон дээр байгаа тэр арга бүлгийн хайр дурлал аж ахуй амьдрал тэмцлийн тэр зургууд зохиомж нийлүүлж хагаад босоо цагаан гурвалж гэдэг бүтэнчиг хийгээд мөнгөн модын 2 дахь удаа авахгүй. Тийм. Тэгэхээр энэ олон бүжгийн жүжигчдийг энэ бүжгүүдийг бүтээн төөрөөд хийж байгаа. Тэгээ бүжгийн урлагаа хөгжүүлэх энэ дээр бас том үйл ажиллагаа бид хийх үүрэгтэй учраас л ингээд сайхан бүтээлүүд хийгээд тэгээ бүжгийн бүтээлээ хараа явах чинь ямар сайхан. За ийм л байна да. Бүжгийн урлаг бол маш их ажил байна. Ариун хоёлоо барагдахгүй тийм. Таны хувьд ер нь шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ? За ер нь бол шинэ жил цагаан сар үндэсний баяр наадам гэдэг бол бид нар дандаа уран бүтээлээ хийгээл бүтээлээ тоглуулаад одоо шинэ жилээр бол манай одоо жишээл би чинь хатан бүжгийн чуулга гэдээ байгуулсан байна шүү дээ. Монгол хатан бүжгийн чуулга чинь үндэсний баяр наадам үндэсний бүтээлүүдээ шинэ жилийн бүжгүүдээ явж байгаа манай хот. Тэгээд шинэ жилийн одоо манай орчин бүжгүүд бол ингээд одоо байгууллага хамт олонны шинэ жил дээр одоо ингээд сайхан явж байна. Бид нар бас байгууллага хамт олонны шинэ жилийг тэмдэглэх одоо шинэ оныгоо ямар бүтээлээр хийж өгч үр дүнтэй байваа гэдэг бодод цэгэндэг тийм л сайхан жил өндөрлөж байгаа шүү дээ. Тэгээ шинэ оноо бид нар сухтаж авах гэж байгаа. Монголчууд чи өдөх ухтах хоёрыг дандаа бэлгшээд цагаан сарын өмнөх битүүний өдөр цагаан сарын шинийн нэгэн. За үндэсний их баяр наадам бол монголчууд тусгаар тогтолтой батлан хамгаалсан туур тусаар ус Чингисийн Монгол, дэлхийн Монгол гэдгийг бол юугаар харуулдаг вэ? Цагаан сараар улсын үндэсний их баяр наадамаар харуулцдаг. Тэгээ гоцсонгоо нөгөө 7 сарын 11-нд миний төрсөн өдөр байдгийг. Тэгээл дандаа гоцсонгоо төр улсын наадмыг найруулаад баярлаа гэждэг. Шинэ жилээр бол ингээд бүтээлүүдээ үзэл ингээд телевизээр үзэл байж байгаа шүү дээ. Цагаан сар бол хамгийн чухал мэдлэг хүндлэг ёс. Монголчуудын ураг саднаа мэддэг. Одоо уламжлалтаа 9 үе ойлгох. 9 үе одоо ойлгох юм уу гэдэг 5 үе ойлгох тийм л одоо баяр шүү дээ. Үндэсний их баярууд гэсэн тийм өчөж анцантай юм байна. Тэгэхээр монголчуудын баярууд бол маш их нарийн хэдэн чухал баярын ажуугаар энийг бас ус төр үзэл бодлоо ярьдаг юм нарийн ухаан байж гэж би харддаг. За ингээд өнөөдөр бас биднийг зориор ирж бидэнтэй ярилцсан цаг зав гаргаа ирсэн танд маш их баярлалаа. Тэгээ 2025 он бол маш их ажлыг бол хурдан хугацаанд амжилттайгаар одоо хийж гүйцэтгсэн юм байна. Ингээ харахад бол энээс цаана бас хийгцэн ажлууд ч зөндөө байгаа х тий. За тийм ээ ТV5 телевиз бол бас Монголын том одоо мондөг телевизтэй нэг. Тэгээ телевизийнхэн одоо хамт олондоо бас энэ бүжгийн урлагийн тухай ярьсанд бас их баяртай байна. Тэгээ шинэ жил одоо удахгүй шинэ жил болох чинь ТV5 телевизийн хамт олон бүх хүмүүс уран бүтээж та бүхэндээ шинэ жилийн халуун мэндийг хүргэе. 25 он мэдээж та бүгд маш их супер ажилтай. 26 бол бүр их дийлгэрнэ. Тэгээ 26 он гэдэг бол бид нар дандаа тэгш он жилүүд таарж байгаа учраас бас маш олон ажлууд бидэд байгаа гэж ойлгож байна. Тэгээ та бүхэнд маш их баярлалаа. За баярлалаа танд. Манай нэвтрүүлгийн ивент тэгчээр Baby Dragon бяцхан лоо гэдэг. За баярлалаа. Сахаргүй үндэсний одоо нэг нэмэлт химийн бодисгүй хүүхдийн бэлэг байгаа. Тэгэхээр хүүхдүүдэд өгөх боломжтой гэсэн. За баярлалаа. Дэвид таадтай хамт олондоо.
За энэ бол Monfresh брендийн Il Carnevale гэдэг дарс байгаа. За тэгээд дээрэс нь бас iCool гэдэг сүү болон жуусны бас цогцолтой байгаа. Маш баярлалаа. ТV тавд хамт олондоо дахин баяр хүргье. Амжилт хүсье. Танд бас амжилт хүсье. За баярлалаа. За. За үзэж та бүхэндээ өдөш бүр 22 цагаар хурж буй шинэ он руу хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай үзэгчтэй. Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой далайн байцаатай 3 төрлийн амтаар. Амтд бяцлагтай зөөлөн жигнэг аман дуусан. Жинхэнэ төмсөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, усүзэн, тоор, шүүслэг амттай зөөлөн гами чихрүүд. Жимсний шүүслэг цэлцэгнүүр, лир, алим, сарна амттай. Пробиотикор баялаг, шинхэн жимсээр ирч хүчинөх. Сардаг jelly, бяцхан луу, иштэй чихэр. Амттай хайр татам дүр. Baby Dragon, илүү амттай органик сонголт. Зон хувь байгалийн NFC juice. Чанартай юм уу та ирүүл мэндэ бот ирч хүчээ дүүрэг амтрах ёстой бид ирүүл бий саруул ухаан гэдэг биз авч аргал алт хүн кино болж үз амин дэмэр баяа iCool хот туршлаа хаяа iCool зүг амтлын хэв баяа iCool тулахгүй би таяа iCool Халуун бүлээрэн хамтдаа цуглаад цэнхэр дэлгэцэн үзэн сууга хамаг Монголын эзэн заяатай эрхэм та бүхнийхээ Өчигдөр мэндийг хүргэе үзэгчдээ шинэ онлоо хамтдаа нэвтрүүлгийн маань цаашдын дугаар тавьсан болоод байна. Нэвтрүүлэгтээ уран оролцоосон байгаа. Та бүхэнд орой минь хүргэе. За үзэгч та бүхэнд орой минь хүргье.